нэг хоёр. За өчигдөр минь манайхаа шэрлдэд өгөрөө ирэх чөлөө саах маань гадаад яваа ирэг байгаа. Тэгээд дараагийн 7 хоногоос ирэхээр нь саахтайгаа цуг чөлөө яриагаа үргэлжлүүлнэ. Гэхдээ би өөрөө бас ганцаараа байх хугацаанд бас таслахгүй хичээгээд явуулаад байгаамаа. Тэгээд өнөөдөр ярих сэдв маань төр гэж юу юм бэ? Тэр төрийн доктортой байдал тэргээд юу хэлээд байгаа юм бэ гэдэг талаас жоохон тайлбарлаж ярихыг хичээе. Тэгэд 1900 түүхийг аваад үзэх юм бол Монголынхаа түүхийг аваад үзэх юм бол бид энэ богд хаант Монгол улс байгууллагнаас хойш гэдэг эдгээр чинь 100 жилээр түүхийг тастаад байдаг. За бид тэр түүхэн үйл явцаас богд хаант Монгол улс дахин сэргэн мандснаас хойш бид нар чинь бол ийм орон нутагтаа ирэх мэдлэл нь хуваагдсан. Тэнцээ хэмжээж хүрэх хаантай байсан болохоор шашин төрийг хоцсон баригч гэж богж явсан том хотдаг. Энэ нэг монарх тогтолцоотой буюу хаан засаглалтай улсуудын шашин төрийг хоцсон баригч гэж байгаа. За тэгэл наашаа яваад энэ түүхийн үйл явдал явж байхад юу гэхээр нам бол төр болсон юм аа. 1924 онд ялангуяа 11 сарын 26-нд үндсэн хууль батлагдсан. Үндсэн хууль гэж Оросуудын тулгсын монголчуудыг талцсан хууль нэг нөгөөгөр нь халуулах хууль батлагдсанаас хойш бол 24 оны 11 сарын 26-нд энэ өөрөө улс төрийн нам өөрөө төр болж хувирсан юм аа. Тэгээ төр гэдэг бол ер нь бол автократор буюу ийм дарангуулын нийгмийн ойлголт. Одоо энэ Путиний төр байж байна те. Эдгээр хэлбэрийнхээ шинж чанарынхаа хувьд бол харахад нэг дуун байгаа юм шигтэй. Гэхдээ бүх эрх мэдэл бол Путинд байждаг. Хойд Солонгос байж байна те. Одоо энэ Хятад байж байна, Ши Жинпин байж байна. Ардын хурлын мэдээж байгаа юм шиг. Гэхдээ яг бүх эрх мэдэл нэг хүний гарт л байждаг. Яг иймэрхүү ойлголтоор бол төр гэдэг зүйл бий болдог. Манайд чинь одоо төрөх юм бол алигаа хэлэх юм бэ? Их хурлыгаа хэлэх юм уу? Энд чинь үндсэн хуулийн дээр бол төрийн бүх эрх мэдэл ард түмний гарт байна. Ард түмэн гагцхүү улсын их хурлаар тэр өөртөө сонгогдсон тэр их хурлаараа дамжуулж төрийн үйл ажиллагаанд оролцсон гэсэн ба шүү дээ. Тэгэхээр эсвэл Монгол улсын ерөнхийлөгч гэх юм уу төрийн тэргүүн гэдэг юм те. Тэгээ төр гэдэг юм баатайгаа бол тэргүүн нь одоо ерөнхийлөгч болох юм уу? Эсвэл гүйцэтгэх засаглал ярих юм уу? Төрийн ажил гэдэг юм те. Тэр энэ эрх мэдэл хуваагддаг учраас энэ арчилсан тогтолцоо чөлөөт нийгэмтэй ийм нээлттэй засаглалтай улсад энэ нь өөрөө тусдаа ойлголтоо. Төр гэсэн ерөнхий нэг ойлголт байдгүй маа. Нэг нь хууль тогтоох, хуулийг боловсруулж хууль батлах гэсэн үг шүү дээ тогтоонод чинь. Хууль батлах, тэр хуулийг санаачлах, хуулийн хэрэгжилтэнд хяналт тавих чиг үүрэгтэй. Засгийн газартаа хяналт тавих чиг үүрэгтэй. Энэ бол парламент. Нөгөө талдаа гүйцэтгэх засаглал буюу тэр 4 жил Монгол улсын галтгоог барих гэж байгаа хүмүүс гэсэн үг. 4 жилийн бодлого төлөвлөгөөгөө тэр засгийн газрынхаа 4 жилийн хөтөлбөрөөр оруулж батлуулаад тэрнийхээ дагуу ажиллаж байгаа зүйлийг гүйцэтгэх засаглал гэдэг. Тэгээд нөгөө талдаа Монгол улсын ерөнхийлөгч. Энэ бол Монгол улсын гадаад бодлого дээр л гадаадд Монгол улсыг төлөвлөх хэрэгтэй субъект. Тэрнээс энэ бол бас шийдвэр гаргадаг. Монгол улсын засгийн газрыг удирддаг хүн биш ээ. Тэгэхээр энэ Монгол улсад энэ төр гэдэг ингээ бүгдөө нэг бантан болгож жагаад тэгээд төрийн албаа агчдаг гэж ингэж бантан болгож байгаа хооронд нь ингээд хождог. Хэн хождог вэ гэхээр дарга нар хождог. Одоо тэгэл манайх ихэнх нь мэдэндээ төрдөө юм аав гэдэг л тэгээд байна. Тэгээд эн чинь дарга нартаа эрх мэдэл дарга нартаа дээрэм тонол хийх юм л аваач үгүй гэдэг байгаа шүү дээ. Төрд юм авахаар сайжирдаг гэдэг ингээ буруу ойлголт ингээ өгцөн. Бүгдөө санах эргээд л бид нар ингээ түүхийг эргээд харах хэрэгтэй юм байна. Тэгээд энэ төрд л одоо энэ 5 толгойч нь байгаа шүү дээ. Төр гэдэг байгаа. Тэгээд төр гэдэг нь яг аль нь засгийн газар тэгвэл гүйцэтгэх засаглал дээр ингээд эрх мэдэл төвлөрөөд ирэхээр ерөнхий сайд чинь өөрийнх нь ингээд эрх мэдэл ихсээд ирэхээр дээрэм тонол болдгийг бүгдөө харлаа ш. 44 их 80 төгрөгийн хулгай тий. Эрдэнэт үйлдвэрийн манай эрдэнэт үйлдвэрийн ажилчид манай эрдэнэтийн бол мэдж байгаа доо. Манай тэр баяжмал нэмэгдээгүй шүү дээ. Жил долборлогоор л долборлож байгаа. Зүгээр мөнгөний ханш унтсан учраас их болж харагдаад байгаа болохоос биш. Тэгээд 100% төрдөө авлаа гэсэн одоо хүртэл онц байдал зарлцсан. Тэгээд засгийн газрын дээрэмжлэл тэнцэнэс дээрэм томол хийж байгаа шүү дээ. 0.1 төгрөгийн хэсэг дээрэмжтэй. Тэгээд ийм үйл явдал болдог. Тэгэхээр энэ
ерөнхий төр гэдэг юм чинь өөрөө юм ойлгомжгүй нэг том яв болчихоо. Тэгээ тэндээ бид нар өөрсдөө төөрөөд тэгээ төрийн албаа агч нар гэдэг. Энд чинь өөрөөсөө хэлбэл нийтийн албаа агч нар ахгүй да. Яагаад нийтийн албаа агч гэдэг байгаа юм бэ гэхээр татвар төлөгч та бидний мөнгөөр цалинжиж байгаа хүмүүс юм аа. Тэгэхээр энэ өөрөө нийтийн албаа агч нар. Энэ засгийн газар чинь улсын төсөв хэлэлцэн гэдэг чинь иргэд та бидний төсөв цуглуулсан бидрээс цуглуулж авсан, татаж авсан тэр татвараар бүрдээд тэгээд тэнцээ хүмүүс бидний мөнгийг хэрхэн яаж зарцуулах тухай бидний асуудлыг ярьж байгаа учраас парламент дотор орж ирж буюу тэр иргэдээ сонгогдсон мандаттай хүмүүс төр орж ирж ярилцдаг ийм л ойлголттой. Тэгээд төр доктортой байх ёстой гэдэг юм. Тэгээд төр доктортой байна гэж яг юу гэж ойлгоод байдгийг бэ? Тэр оюун эрдний яриагаар бол Дорж ханд гэдэг нэг Бангладеш юуны хөдөлмөрийн үндэсний намын Перлтор намын даргын ойлголтоор манай энэ алсан намын ганц төмөрөдрийн ойлголтоор бол төр доктортой байна гэхээр нэг хэсэг хүмүүс ингээд доктортой тэнцээ ингээд засгийн газар суух тухай ойлголт гэж ойлгоод байдаг. Засгийн газрын бодлого буюу гаргаж байгаа бодлого нь доктортой байх тухай ойлголт. Энэ хоёр өөр ойлголт. Тэр 0 эрдэнэ огцроод алга болчихлоо гэхээр засгийн газрын бодлого өөрчлөгддөггүй байх. Их хурлаар гаргасан хууль тогтоомжууд чинь өөрчлөгддөггүй байх. Ийм ойлголтоор тэрнээс биш хүн солигдохоор төр доктортой байдаг гоо баларч юм байна гэдэг. Энэ бол мунхаг ойлголт шүү. Зүгээр нэг хоёрхан жишээ аваад харъя л да. Хойд Солонгос гэж мэдж байгаа, Өмнөд Солонгос гэж мэдж байгаа монголчууд. Хойд Солонгос төрн доктортой шүү дээ. Ким Ир Сан, Ким Жон гэдэг ингээд гурван үе дамжаад ингээд бассан. Төр нь амар доктортой өвөө аав хүү гурван ингээд тэг ингээд ач хүү гурван ингээд төр бариад ингээд аваад явж байгаа. Эн чинь төр доктортой байгаад гэтэл хойд Солонгосын амьдрал ямар вэ? Тэг. Тэр хүмүүсийн юуныхын цалин та нар өөртөө хайгаад үзээрэй. 6-9 долларын цалинтай сарынхан. Өмнөд Солонгос ч нөө засгийн газрын од саяхан хүртэл ингээд ерөнхийлөгч огцруулаад хайчихлаа те. Энэ хүн солигдох тухай ойлголт ерөөсөө биш ээ. Бодлого Солонгосын гаргаж байгаа парламентээр гаргаж байгаа хууль тогтоомж нэг гаргацсан болвол эргээ тэрийг ард түмтэй хайртай хүн бүмэн болж ингэж жүжиг тавьж ингэж улс үндэстнээ сүйтгэх тухай ойлголт биш. Яагаад парламент байгаад байдаг юм бэ? Яагаад энэ ч хилцэх ёстой байгаад байдаг юм бэ гэхээр энэ нэг мөр нягталж олон талаас нь ярилцаж тэгэхээр зүгээр ингээд өөрсдийнхөө толгойн дотроос нь тэнэг бодол ярьдаг тухай ойлголт ерөөсөө биш. Энд энэ улс төрийн идеологи дээр суурилсан үзэл баримтлал гэдэг байгаа тийм үзэл санаа гэдэг байгаа. Идеологи гэдэг юм. Улс төрийн үзэл баримтлал дээр суурилсан онлын мад хэлсэн болдог байхгүй та. Тэрнээс хэн тусдаа ингээд 126-уулаа галзуу юм яриад суугаад байдаг юм л та. Энд чинь улс төрийн үзэл баримтлалуудын хоорондын маргалдаа мэтгэлцэн дотроос хамгийн бодит шийдвэр гаргаад тэгээд тэр нь л явах тухай ойлголт болохоос биш. Одоо зүгээр ингээд сайн энэ дээр ингээд зүгээр жишээ аваад ярил л та. Монгол Улсын засгийн газрын хэрэглэх газрын дарга учралт гарч ирээд төгрөг нуурын 250 сая төгрөгээр халтмаагийн батуулга зарсан байна. 7 хоногийн хугацаа өгөхгүй бол хуулийн дагуу ярина. Энэ нөгөө нэг хуульд эргэтгэж байх зарчим марчим ингээд бүгд нэг нэвдээ ачиж байгаа байхгүй. Тэгээд нэгт хамгийн хорлонтой юм нь юу вэ гэхээр батуулга 8 хийчихээ гадны хөрөнгө оруулагч гадныхан зарчиж. Тэгээ буцаж очиод дээрэм хийж авчир гэж байгаа чинь бид нар гадаадын хөрөнгө оруулагч нар бидэнд итгэх итгэлгүй болно. Энэ Монголын засгийн газар ямар ч бодлого боловсруулж чаддгүй юу ч мэддгүй энэ гор нь энэ байхгүй та. Яагаад гэвэл би 8 хэлчихэд зодуулаад одоо очиод чи яахгүй толгойг чинь тасна гэж байгаа адилхан шиг байхгүй та. Энэ зүүн яах ёстой юм бэ гэхээр энэ эрхцүүд тулсад өөрөөр хэлбэл юм альцсан тогтолцоодоо чөлөөт нийгэмд нээлттэй засгалтай улсад халтмаагийн батлага гэдэг хүний гин буруу тогтооно эхлээд тэр нь 7 хоног моног гэж байхгүй энэ хүн гимт хэрэг хийсэн бол за яг чамааг өршөөч чи хулгайгаар янзлчих тэгээд чамааг өршөө гэдэг юм байхгүй хуулийн өмнө эргэтгэж байх зарчим энэ батуулга хулгай хийсэн бол энийг гин буруутайг нь шүүх нутлна тэрний дараа батуулга ял ажилласны дараа
Өөрийнхөө давуу байдал буюу ерөнхийлөгч байхтай юм уу, их хурлын гишүүн байхтай, эсвэл зам төр барилга хот байгуулалтын сайд байхтай юм уу, хүн сүдэн аж ахуйн сайд байхтай юм уу. Өөртөө давуу боломж олгоод ингээ Монголын энэ лицензийг аваад таанаас зарцсан байна. Энэ бол энэ хүн эннээсээ болж хэрэгт олсон учраас гэдэг энэ факт өөрөө энэ бол эрх зүйн баримт бичиг болж цаашаа явдаг маргаан үсэг. Тэрнээс биш одоо чи авчрахгүй бол 7 хоногийн дараа хуулийн дагуу явна. Ийм юм байж болтгүй ма. Энэ бодлого гэдэг юм чинь засгийн газрын энэ бодлого боловсруулна гэдэг байгаа юм чинь ингээд тэнэг толгоондоо орсноо бодоод ингээд тэрийг ярьдаг юм ерөөсөө биш. Ахаад нэг чи яваа. Одоо энэ Монгол ардын тухан дээрээ Сарнаатай байшингийн дээрэмчтэй нэг залуу дээрэмчин байгаа шүү дээ. Тэр Батнайрамтал гэдэг. Тэр дээрэмчний яриад байгаа яриг харлаа. Монгол банкны бодлогын хүү 12% байх чи реформ хийгээд зээлийн хүүг буулгана гэдэг юм. Өөрөөр хэлбэл Монгол банк чинь өөр 12% бодлогын хүүгээ босгосон. Тэрнээс өндөр байж тэр банкнууд ашиг олно. Тэрнээс бага хүүтэй мөнгө өгөх юм бол татвар төлөгч бид нар энэний зардлыг төлнө. Тэгэхээр ийм бүх зүйл чинь ингээд бодлогогүй, мэдлэггүй те нүд сэтгэл яваад байгааг харгаа байхгүй юу та. Энэ нөө мэдлэггүй сайхан сэтгэл тэнгээс ах гэдэг үг өгдөг. Тэгээд яг ийм юм яваад байгаа юм. Тэгэхээр бид энэ нөө аливаа юмны учир шалтгааныг ойлгохгүйгээр ингээд дагаж хөөсөрдөг те. Тэгэд ийм байдлаар жоохон орхиод ингээд жоохон энэ нийгмээ хүн амьдарч байгаа зүйлийг нийгэм чинь иргэншээд ингээ бий болоод ингээ хүмүүс бөөгнөрд амьдрахыг нийгэм гэдэг байгаа шүү дээ. Тэрнээс нийгэм дотор нь ингээ тэгэхээр байгуулчаа дараа нь хүн орж ирдэг мэлдэг энэ ойлголт ерөөсөө биш. Тэгэхээр их мэдлийг яаж хувагаад байгаа юм бэ гэхээр гүйц засаглал, шүүх засаглал, хууль тогтоох засаглал, хөндлөнгөөр тэр орон нутгийн бие даасан байдал буюу орон нутгийн өөрөө төрөх ёс. Тэгээд энэ иргэний хяналтын засаглал гэж хуваадаг. Одоо хүртэл энийг ойлгодгүй, энэний тухай ямар ч ойлголт байхгүй, нөл сэтгэлүүд орчод байгаа учраас Монгол улсын бидний нэг олж байгаа цөөх хэдэн төгрөгнөөс чинь татварын дээрэмчт буюу төр дүмж авахаар энэ эрх мэдэлтэнгүү дээрэм хийх очиж суучдаг. Тэгээ ийм үйл явдлууд болдог учраас энийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй болчиход байгаа юм аа. Одоо төрийн өмчөд 100 хэдэн компани байдаг гэнэ. Тэрэн дээр 450 менежер тавих чанга. Бүтээмжийн менежер, хяналтын менежер гэдэг. Тэг бүтээмжийн менежер тавьж байгаа бол тэр захирлаагаа зайлуулаад тэр захирал чинь бүтээмжгүй нэ гэсэн үг шүү дээ. Тэгээ тэр захирлаагаа зайлуулаад тэр бүтээмж хийх гэдэг байгаа хүн аваач хөө. Яагаад гэвэл энэ төр эрх мэдэл цуглахаар одоо хүмүүст бэлэн хуваах гэд яриад байгаа шүү дээ, тэ. Энэ засгийн газарт эрх мэдэл их өгөөд байхаар ингээд бялуу хуваах буюу гомдохтой хооллохын тулд дээрэм хийлгэхийн тулд тийшээ хүмүүс яваад байгаа. Тэгэд Альцсан намын дарга ган төмөрл яриад байлаа л дээ. Альцсан намын гишүүд 8 жил гудамд байлаа гэд. Улс төрийн нам ч ажил олгодог байгууллага биш дээ. Улс төрийн нам ерөөсөө ажил олгодог газар биш. Энэ улс төрийн нам руу орж ирэхдээ ажил хийх гэж байгаа юм байна гэж бодож байгаа бол энэ эндүүрлээ. Улс төрийн нам үзэл санаагаа олон түгээж үзэл санааныхаа дагуу бодлого боловсруулж Монгол улсыг засаглах тухай ойлголт шүү дээ. Тэрнээс биш ажил олгодог байгууллага биш байхгүй юу? Тэгээ ардын намыг хүний нөөц мөөцтэй гэл ингээл галзуу галзуу юм яриад байдгийн. Энд чи ажил олгодог байгууллага биш ээ. Энэ улс төрийн үзэл баримтлалаар огтлцож улс төрийн үзэл санаанд суурилдаг байгууллага. Тэгээ тэр хүмүүс тэр үзэл санаагаа хэрэгжүүлэхийн тулд засаг барих гэж тэр үзэл санаагаа олон нийтэд түгээдэг л газар байхгүй да. Тэрнээс биш ажил олгогч нар биш ээ. Тэгээд тэр 8 жил гудамд байгаа тэр гишүүдэд ажилдаа болгох ган төмрөө ийм юм бодож нэг засаглуугаа орсон бол гараа одоо гар. Одоо на засгаас ингээ гараад одоо болоо ийм эргүү маш шиг юм хангалттай ярьлаа. Тэгээ энэ Альцсан намын үндэсний бодлогоор нэг тэр 504 гишүүн байгаад гэдэг тийм. Ямар та нар яах гэдэг юм бэ? Төрд ороод нэг 5 сая төгрөгийн энэ засгийн газартаа ажилтан болоод нэг 5 сая төгрөгийн цалин авахгүй бол энэ нийтийн албанд очиод 3-5 сая төгрөгийн цалин авахгүй бол үлбэрч өгөх гээд байдаг юм уу?
Тэгвэл улс төрөөс холдолтоо. Зүгээр эдгэртээ нийлээд тэр төр дүнж авах гэж байгаа нэрийн дор очиж энэ дээрэм хийх гэж байгаа бол бити улс төр хий. Үндэсний бодлогоор нь сонгогдсон тэр үндэсний бодлогоор нь гишүүдтэй энэ алс нам гишүүд хэлээ. Хэлэх хэрэгтэй одоо. Тэр 180 мянган гишүүн мишүүн та нар яах гэдэг юм бэ? Засаг руу орчхоор нь та нар өөрсдөө ажилтаа болгоно гэж энэ алс намыг дэмжиж байгаа юм уу? Эсвэл энэ эрх чөлөөт нийгэмд чөлөөт ертөнцид амьдрахыг хүсэж дэмжиж байгаа юм уу? Тэгээ энэ минийг ингээ өөртөө ихлэ өөртөөсөө асуул та. Тэгээ өндөр үндэсний бодлогын хорон гишүүд ичээ та нар. Энэ бие бодод итгэхгүй байгаа. Тэр алс намын орон нутагт байгаа гишүүд нь тийм үндэсний бодлогоор нэг гишүүн болоод засагт ороод тэнцэнээс хулгай хийгээд надад өг мөг гэж явуулаад тэгж үндэсний бодлогоор нэг гишүүн болгодгүй гэж итгэж байна. Манай эрдэнтийн лав надаас тийм хүсдэггүй. Би бас тусганд үндэсний бодлогоор нэг гишүүн эрдэнтээс. Тэгэд ийм юм хийх гэж энэ алдсан намын энэ үндэсний бодлогоор ороо дотор байж байгаа бол одоо энэ үндэсний бодлогоор оронцсон тараад ингээ холдсон дээр эндээс холд. Тэг хан төмөрөө чи ажил олгогч биш байхгүй юу? Монгол улсын засгийн газар яагаад ингээд татвар төлөгч та бидний мөнгийг 90 баг 7-8% ингээд засгийн газар мэдээд сайд нар мэдээд байна гэж бодож байна. Яагаад энэ төрийн нэртэй юм аж ахуй нэгжүүд бий болоод ийшээ хүмүүс улаарад байна гэж чинь. Тэр чинь зүгээр л даргын эрх мэдэл дээр очиж дарга болж тэндээс дээрэм хийх гээд байгаа байхгүй та. Зүгээр л дээрэм хийх гээд байгаа. Эрх мэдэл дээр очицны цагт л энэ бол заавчгүй дээрэм. Энэ нийтийн өмч бол биш байхгүй да. Энэ бол эзэнгүү тэр даргын эрх мэдэл дээр байгаа тэр дарга гэж тэр эрх мэдэл дээр суудалтай сууж байгаа хүний өмч болчтой юм аа. Тийм учраас дээрэм хийх гээд ингэж яваад байна. Засаг хизээ хамгийн бага авилгатаа засаг хизээ өргөөжтэй байдаг вэ гэхээр засаг аль болохоор баг хүн юу баг жижигхэн ёсоос дээшгүй яавта аль болохоор орон нутагт болон энэ засгийн газар нь өмч багтаа байгаа цагт өмчгүй баг болж байгаа цагт авилгал буурна. Тэгээ энэ олон янз бүрийн зөвшөөрөл, бүртгэл янз бүрийн ийм цаас цуглуулга болсон цагт л авилгал буурна. Тэгэд авилгал гэдэг юм чинь засгийн газар буюу энэ бидний нэрлэж заншсан төр гээд байгаа энэ юм дотор чинь авилгал байдаг болохоос биш хувийн хвшлийн хоорондоо авилгал өгж авалцсан гэж байдаг юм аа. Яагаад гэвэл тэр өөрийнх нь өмч учраас ашиглах гэж яваад байдаг. Тэнд байгаа 4 жилийн хугацаанд энд сууж байхдаа хэрхэн яаж дээрэм хийх вэ, хэрхэн яаж хулгай хийх вэ гэд бодож байгаа хүмүүст эрх мэдлийн дээр нэмээд төр дүмж авч яах гэж авч дөгөөх юм бол дээрэм л болно. 44 их найд төгрөг хулгайлцсан шүү дээ. Төмөр зам одоо та нар энэ Халтмаагийн Батболгийн өмнө цэвэгдээд байна. 0 эрдэнэ хэрэглэх газрын дарга ерөнхий сайд болсныхоо дараа нууцын зэрэгт одоо хүртэл гаргаагүй байгаа шүү дээ. Та нар энэ төмөр замын гэрээг нэхэж тэр нууцын зэрэгт байгаа аптек гэрээнүүдийг нэхэж энэ гэрээнүүдийн чинь ард дан дээрэм хулгай байгаа. Яагаад энэ оюун эрдэнэ гэдэг хүн хятадын зах зээл дээр нүүрс $600 байхад $70 нүүрсний ам дээрээс нь буюу 5 толгойн ам дээрээс нь $70 гэрээ ичвэ. Ийм гэрээнүүд зөндөө байгаа. Энэ төмөр замын гэрээнээс ахуулаад энэ гэрээнүүдийн ард хулгай байгаа байхгүй да. Энд чинь мангар ашигтай бизнес байгаа үстэй. Та нар боддоо $600 хятадын зах зээл дээр нүүрс байхад оюун эрдэнэ $70 нүүрсний ам дээрээс гэрээ хийчихэж байгаа. Цаад компанид нь $530 ашиг байгаа үстэй. Тэр хин бидэрт олдохгүй юм. Энэ эрх мэдэлд байгаа хүмүүст л ойрхон байгаа хүмүүс авна. Тэгээд дундаас нь ашиг авдаг. Энэ хулгай ахгүй дээ. Энэ хулгай. Төмөр замын хулгай чинь энэ. 1 км замыг 800-аас сая 200 мянган төгрөгөөр барьдаг байхад 2 сая 200 мянган төгрөгөөр нүүрс төмөр замыг бариад тэгээ нууцын зэрэгт оруулж агаад 1 тонн нүүрсийг $60-70 гэрээ өгсөн.
1 тонн үрцэг шүү. Тэгэхэд хятадын зах зээл дээр нүүрс $600 байсан. Энийг оюун эрдэнэ хийсэн шүү дээ. Халтмаагийн батлах хийсэн, одоо энэ голомтын баясгалан хийсэн. Аман дараагаар тэр их нэртэй ч лөө найз бүсгүүдтэй ч лөө хичнээн сая төгрөгийн сарна авлаа мавлаа гэж шуугаадсан. Тэр нөхөр мөхөрч одоо энэ аман дараагаар нөгөө нэг энэ оюун эрдэнэ нөгөө монголчуудыг хоорондоо хагалзуул, талцуул, буталдаг нэвтрүүлгийг хөтлөө цуугаад байгаа. Энэ херогийн хийдэг нэвтрүүлэг хөтлөөд байгаа. Тэр залуу өдөр чинь хулгай хийсэн байхгүй да. Ангийнхантайгаа уулзаж Шангрилагаас хүссэн юм аваа гэд алтан карт өгч чинь гэж. Тэгээ ангийнхан нэг жоох юм авсан байлгүй. Тэгээ ийм хэн мөнгө үрж байгаа юм уу гэж. Ийм гэтлээ хулгай хийсэн байхгүй да. Ийм хулгай чинь засагт буюу бидний яриад сурцнаар энэ оюун эрдэнэ засгийн газарт буюу төрд эрх мэдэлд очихоор энэ хулгай чинь ингэж гаардаг юм аа. Одоо орон нутгийн газрыг оюун эрдэнэ авах гэж байна. Оюун эрдэнэ 8 болно энд. Оюун эрдэнэ эрх мэдэл дээр 8 явна. Хаана ямар газар өгөхийг оюун эрдэнэ мэддэг болно. Хинд ямар газар өгөхийг оюун эрдэнэ мэддэг болно. Энэ орон нутагт нь эрх мэдлийг өгчих юм бол энэ байхгүй болно. Энэ чөлөөт нийгэм яагаад бий болоод идэг юм бэ гэхээр эрх мэдлийг л тарааж байршуулах тал оршоод идэх байхгүй да. Орон нутагт эрх мэдлийн үг, иргэдэд эрх мэдлийн үг. Тэр парламент нь өөрөө тэр засгийн газраа хяндаг байх ёстой. Тэ. Одоо бол зах замбрааг юм боллоо шүү дээ. Нийслэлийн одоо та нарт бол бүр илүү зов дээрнэ. Ахаад төсвийн чинь 1.2 орчим их найд төгрөгийн алдагдaltaа төсвийн тодтгол хийцэн. Энэ мөнгийг нийслэлд орж ирж байгаа хүн болгон төлнө. Хоолныхаа мөнгөөр төлнө, автобусныхаа мөнгөөр төлнө, гэрлэнийхаа мөнгөөр төлнө, бүх юмараа төлнө, иргэд та бид нар төлнө. Авч байгаа тал болгоноороо төлнө. Ууж байгаа сүү болгоноороо төлнө. Одоо салхитын мөнгөний өрийг бид нар төлж дуусаагүй байгаа шүү дээ. Нөгөө нэг ахмадуудынхаа өрийг тэглэж яагаа бүгдөө ахмадууд маань алга тасцсан. Одоо та нар махныхаа мөнгөөр, гурилныхаа мөнгөөр, талхныхаа мөнгөөр, сүүнийхаа мөнгөөр, акционерт авч өгч байгаа тэр зайрмныхаа мөнгөөр, тэр жихэрнийхаа мөнгөөр, тэр хүүхдээ авч өгч байгаа чипснийхаа мөнгөөр төлж байгаа. Бүгд төлж байгаа нэг. Тэгэхээр энэ засгийн газарт эрх мэдэл очихоор ингээд тэгээд ийм утгагүй юм хийж байгаа хулгай дээр юм хийсэн учраас төр доктортой байна гэдэг ийм нэр томьёо гаргаж ирээд байгаа юм аа. А бодлого гэдэг юм бол энэ өөрөө тооцоо судалгаан дээр боловсруулагддаг зүйлийг бодлого гэдэг юм. Тэрнээс нэг өглөө босч ирээд бүсчлэн хөгжил, хот хөдөөгийн сэргэлт гэдэр гэж ийм юм ярьж болдгоо маа. Орон нутгийн эрх мэдлийн тухай ямар ч ойлголт байхгүй, засаглалын эрх мэдлийн тухай ямар ч ойлголт байхгүй. Оюун эрдэнэ тэнэг толгоонд л юм бодно. Та нар тэр 25-ыг дээр сая чин бүрэн гишүүн ярихыг харсан баг. Тэ. 2005 он гэхэд Монголын хүн амыг 5 сая болгоно гэдэг. Дундч наслтыг 82 болгоно гэж тавьчихсан билээ шүү дээ. Тэгээ төрөлд буураад ингээ уурлаад байгаа байхгүй юу? 7600-аас төрөлд буурсан байна. 6700-аас л төрөлд буурсан байна гэдэг. Энэ бодлого биш ээ. Би өөрөө төлөвлөд хідэн хүүхэдтэй болохоо бид нар өөрсдөө л мэднэ. Төрөхгүй ч байж болно. Тийм ээ. 5 хүүхэдтэй ч болж болно, 1 хүүхэдтэй ч болж болно. Оюун эрдэнэ 5 сая хүүхэд болно гэв хүүхэд гарах гэж зодоод ахаар хүүхэдтэй болж болохгүй шүү дээ. Тэгээ 80 дунд настай 82 болно гэдэг юм. Хүмүүсийн амьдралын чанар дээшлэхээр угаасаа насжилт уртсдаг. Монголчуудын дунд нас 73 болсон байгаа гэдэг. 73 болсон байгаа гэх юм. Монгол Улсын ерөнхийлөгч хэлжсэн те. Энд чинь өөрөө амьдралын чанар дээшлээд хүмүүсийн өөрсдийнх нь амьдралын чанар дээшлээд хүмүүс өөрсөндөө эрүүл мэндэд анхаарал тавьж явдаг. Энэ зориулж бодлого боловсруулдаг болохоос биш. Яг социалист нийгмийн үе шиг төлөвсөн төлөлгөөд эдийн засгийн үе шиг ийм юм хийнэ гэдэг ингээд тэрнийхээ төлөө ингээд ард иргэдэгээ ташуураар оруулаад нүдээ зодоод байж болдгоо маа. Энэ бодлого биш байхгүй да. Энэ 14 мега төсөл. Энэ чинь ямар ч тооцоо судалгаа байхгүй. Энэ бодлого биш. Манай засгийн газар бодлого боловсруулна гэхээр нэг өглөө босоод тэрний толгоонд бодлоо бодлого гэж ойлгоод байгаа шүү дээ.
судалгаан дээр суурлаж энэ эрүүл мэндийн үйлчлэгийг хэрхэн яаж сайжруулах юм бэ? Энэ ямар хүртээмжтэй байвал болох юм бэ гэдэг тэр судалгаан дээр суурилж бодлого боловсруулдаг болохоос биш. Өвөл болохоор хүүхдүүд их өвддөг учраас хүүхдийнхээ амьдлыг одоо нэг барьчих. За одоо хэн яах вүлээ? За маргааш тэргээ тэгж боддог юм биш байхгүй да. Олон улсын тэр бизнес эрхлэгчдийг оруулж ирэх гэж байгаа бол хууль эрх зүйн орчин тодорхой, хөрөнгө оруулалтын орчин тодорхой байна. Энэ бодлого байхгүй. Гэвч маргааш нь босч ирэнгуутаа за одоо 50% дээрэмдж авна гэдэг. Ингээд яваад ах юм бол энэ бодлого биш. Энэ улсаас сүрүүлдэг үйл явцаа. Энэ улсаас сүрүүлдэг. Дотоодын нийт бүтээгдэхүүн $10,000 болгоно гэх хүмүүсийг зодоод $10,000 болчдөг юм аа. Хувийн хвшлийнхнийхээ боломжийг нээгээд өгөхөр ажил олгогч нар өөрсдөө бий болоод хөдөлмөрийн зах зээл өөрөө бий болж эрэлттэй болж иж энэ бодлого байхгүй юу? Энэ бодлого. Энэ дээр бодлого боловсруулна. Энэ дээр бодлого боловсруулдаг. Тэгээ ийм анхан шатны ойлголт байхгүй ингээд хүмүүс ингээд улс үндэстнэр чинь тоглоод одоо ингээд татвар төлөгч та бидний мөнгөөр 400 хэдэн дарга нэмэгч штэ. Одоо нөгөө төрдөө авсан өмчин дээр чинь та нарын алга ташаа төрдөө ав гэсэн өмчин дээр чинь дээрэм хийнэ. Энэ дээрэм хийнэ. Бүтээмжийн менежер тавьж байгаа бол энэ захирал өөрөө бүтээмжийг бий болгож байгаа. Тэгэхээр энэ захирал хийж чадахгүй байгаа бол тэр захирлыг зайлуулж энийг тавьдаг. Энийг нээлттэй компани болгох юм бол иргэд нь өөрсдөө хяналтаа тавьдаг. Тинчээ хоёулаа засгийн газрын хоёр эрх мэдэлтэй очиод нэг нөгөөгөө хяндаг гэж тийм үлгэр энэ хорвоо ертөнцийн дээр байдгуумаа. Энэ бол дээр нь хийх гэж очиж байгаа. Тэгээ алтан намын үндэсний бодлогоор нь гişүүд ичээ та нар. Иццгээ та нар. Та нар хандамжийг зүгээр байлгах л та наадхаа. Одоо улаанцаа ингээд энэ үзэл санааны намаар маань энэ ах нарын маань эгч нарын маань байгуулсан намаар маань ингээд шураач шалны авчир болгоод ингээд хогийн савнд аваач хийлгмэрг байна. Миний хувьд л тийм байдаг. Натаач бодлоо үзэл санаатай олон залуучууд байгаа. Энэ зүгээр нэг хэн нэгэн дээрэмчднийг хүс сонирхлыг бүрдүүлдэг нам биш байхгүй да. Энэ үзэл санааны нам. Улс төрийн Монголд байгуулагдсан монголчууд та бидний итгэл үнэмшлэр Монголд байгуулагдсан ганцхан нам байдаг. Тэр нь алсан нам. Яг монголчуудын итгэл үнэмшил төр үзэл санаан дээр суурилж тэр хүмүүсийн дарангуулын эсрэг босоход энэ нам өөрөө маш гол үр гүйцэтгэсэн нам. Тийм учраас энэ монголчууд байгуулсан нам баггүй да. Тэр духан дээрээ сарнаатай байшин гэж нь бол Оросд байгуулж өгсөн дээрэмчдийн бүлэг байгуулж өгсөн шүү дээ. Монголчуудыг нэг нөгөөгөө нь хянуулах. Тэгээ одоо тэр хар хором төсөл мөсөлгээд болдгоомаа хот байгуулсаар хүмүүс тэнд очиод амьдарчдаг гэдэг ямар эргүү мал нь бас тэгээд ингээд хилээд өгсөн. Энэ хятад чинь одоо сүнстэй хот гэдэг тэр хүмүүс очиж амьдрахгүй байгаа үстэй. Эн чинь эдийн засагтай байж тэрийгэ дагаж хүмүүс очиж тэнцээ суурьшлийн бус буй болгож инглээ тэр чинь өөрөө хот болдог. Одоо та нар тэр юуг мэдж байгаа бол зогцчихээгүй. Хам богдыг тэнцээ ч хүмүүс эдийн засаг тэлж очиод хүмүүс суурьшлийн бус болж тэнд хүмүүс бүрдээд ирэхээр өөрсдөө хот суурьм шиг болж ингэж явдаг. Тэрнээс хар хором хот гэдэг тэнцээ хот барьчаар тэнцээ хүмүүсийг зодод нүдээр тийш хүн очтгүй юм аа. Энэ ямар ч эдийн засгийн нийгмийн төлөө тэгээ ямар ч ойлголтгүй хүмүүсийн яриад байгаа яриа. Хот хөдөөгийн сэргэлт мэргэлт ингээд бүгдөө адилхан хөгждөг юм байдгүй юм аа. Хаана эдийн засаг нь хаана их байна. Тэгээд тэнцээ хүмүүсийн нэгтрш хэр их бий болж тэнцэл эдийн засгийн хөгжил нь явж байдаг. Тэнцээ өөрөөсөө тэр нийгэм соёлынх нь хөгжил дагаад явж байдаг. Тэгэл зарим сумын хүчээр татан буулгаад бүгдөө нийлүүл тийм энэ хорвоо ертөнцийн дээр ийм галзуу юм байдг юм уу? Тэртээ дгүй 330 сумын чинь ингээд орон нутгад эрх мэдлийн өгчхөөр тэр иргэд чинь өөртөө амьдралаа хайгаад яваад хөр тэр орон нутг нь өөрөө дампуурдаг. Энд чинь зүгээр л амьд организм шүү дээ. Ингээл дампуурж яадаг, зарим газар нь хөгжиж яадаг, тэрийгэ дагаад явдаг. Америк тэр бодит жишээ байгаа шүү дээ. Детройт гээд татвараа нэмсээр хагаад дампууруулсан хотоо.
Дайж үйлдвэр юу машин үйлдвэрлэдэг газар байсан. Тэгээд ингээд татвараа нэмсээр дампуураа тэр одоо тэр Калифорни дээр гэсэн үзэгдэл явж байна те. Том хотууд хоошоо тэр Техас руу Нью-Мексик юм ингээд. Энэ бүсчилсэн хөгжил гэдэг юмыг Оросууд хийх гэж үзсэн юм аа. Энэ фейлдсэн. 2010 оноос биш энэ Путин шууд губернаторуудын томилдог юм хийх гэж үзсэн. Энэ фейлдсэн. Энэ угаасаа боломжгүй. Яагаад гэвэл энэ чинь хэн нэгэн хүн тэнэг толгоонд ботсон бодлоор явж болдог. Энэ чинь онолтой юм баггүй та. Тэгээд энэ шин сэргэлтийн бодлого гэдэг ингээл нэг сонин нэр том яа ингээ өгвөл энэ мен чинь энэ хятад хийх гээд үзээд өсрөнгөө хөгжлийн бодлого гэдэг гэж хийж өгөх гээд үзээд Маогийн үед 40 мянган хүн алсан түүх байгаа штэ. Тэгээ энэ мен чинь болдгоо маа. Эдийн засаг гэдэг юм чинь уус үндэстэн гэдэг юм чинь оюун эрдний тэнэг толгоонд орсон бодлоор бид нар амьдарч болохгүй байхгүй да. Яагаад гэвэл хүн өөртөө бодолтой. Хүн өөрийнхөө амьдралыг өөртөө хэм маяга яаж амьдрах вэ гэдэг тэр хэм маяга бүтээж идэг. Өөртөө хөгжиж идэг. Тэр хүмүүсийн боломжийг хулгайж авчаад оюун эрдний тэнэг толгоонд орсноор амьдрна гэж байгаа бол энэ мал биш ахгүй хүн бид нар тэнцүү хувааж аваад зодод нүдэд хашаа руу хөөж оруулдаг мал биш ахгүй да хүн. Тийм нийгэм гэж юу юм бэ? Энэ суурамшил гэж юу хэлээд байгаа юм бэ? Энэ улс төр гэж юу юм бэ? Энэ эдийн засаг гэж юу хэлээд байгаа юм бэ? Эрх зүй гэж юу хэлээд байгаа юм бэ? Тэр энэ зүгээр анхан шатны тодорхой ойлголтгүй хүмүүс ингээд улс үндснээрээ тоглолдог гэдгийг биднийд бол зөндөө жишээ нь Беларусь байна тий. Хойд Оросч нь байна. Дарангуул тогтохоор юу болсон гэж иргэдэн мэдлэггүйгээс олж яадгийг. Одоо гүржүүд байна. Махаа идэл шүү дээ. Одоо энэ бас нэг энэ Халтмаагийн Баттулах шиг нэг гүржийн мөрөдөл намын дарга гэдэг нэг Явашүли гэдэг нэг нөхөр. Тэр нь ингээд ард иргэдээ хуурж агаад ингээд хулигдсан. Тэгээ ард иргэд нь хулигдуулснаа мэдээд одоо энэ чинь 100 хоног дээр ч юм ингээл эсргүүцлээ илэрхийлэл иргэд ингээл сэрэл байгаад шүү дээ. Ийм рүү явчихдаг юм аа. Одоо тэр Венесуэл байна те. Шри-Ланк гэдэг манай Азад нэг улс байна. Мьянмар гэдэг байна те. Хэн нэгэн хүн чиний амьдралыг гоё болгоод төр авахаар сайхан болчдөг гэж энэ нэг юм болоо төр доктортой байна маань гэж ийм мангар юм бодож моддгоо одоо болцоовол яасан юм бэ? Ялангуяа асан намын гишүүдээ та нар ийм галзуу юм яриха болоо. Манай нам чинь либерал үзэлтэй нам шүү дээ. Энэ хувь хүний эрх, хувь итгэх санаачлах, хувь хүний итгэх санаачлах те. Энэ чөлөөт өрсөлдөөн, чөлөөт эдийн засаг бид энэ эрх мэдлийг аль болох бага байлгах, нэг галт төлрүүлэхгүй байлгах, дагал бүтцтэй байдаг төр юм засгийн газартай байхгүй байлгах гэдэргээд бид нар чи шал өөр үзэл санаатай нам шүү дээ. Тэгээ энэ бинийг ингээд жоохон ойлгоо харснаа мэн үндэсний болгоно гэж. Тэгээ болцгоо та нар ингээл энэ тэнд дарга болж очимоор тэгмээр ингэмээр ингээл тэгэл нэг очоод матаал, мяалаал тэгэл үгүй тийм л байгаа бол та нар Монгол ардын нам руу орчооч дээ. Тэгэл тэр духан дээрээ сарнаатай байшин тэр дөрвөн шиг сургалтын төв байдаг юм шиг шүү дээ. Хүн хэрхэн яаж хулигдах вэ? Хуурах вэ? Хэрхэн яаж заллин хийж болох вэ? Хэрхэн яаж худлаа хийж сурах вэ? Дээрэм хийж сурах вэ гэдэг духан дээрээ сарнаатай байшинд нь сургалж явдаг юм шиг шүү дээ. Тэгээ тэр сургалтанд нь суугаад тэгэл тэр духан дээрээ сарнаатай байшин тэр дээрэмч дээр очлоо. Тэг үзэл санааны нам дотор орчиод ингээ мангар юм хийлгээд ингээд байлгаа болмоор байна. За тэгээ асуултууд байлах нь яагаад илүү урсгалтай боллоо. За энэ очроо гэж хүн 14 мега төслийн мөнгө нь байгаа юу? Хөрөлсөх 3 мега төсөл ярьсан дархны зам цэвэрлэх байгууламж нефтийн үйлдвэр дууссан юм байна уу гэсэн асуулт. Энэ яг бэлэн байсан мөнгөтэй төсөл шүү дээ. Сайхан бэлгийн засгийн газрын төгтөө яриад тэр энэ мөнгө нь бэлэн байжсэн нефтийн төсөл. Дархан чинь бас яг бэлэн мөнгө нь байсан төсөл шүү дээ. Европын цэргийн босголтын банк санхүүжүүлсэн байсан. Бэлэн мөнгө нь байсан төсөл. Энэ доктортой Америкийн нэгдсэн улсын доктортой хөгжлийн сан гэдээ манад орж иржсэн. Тэгээ энэ мөнгө тэг хятадын бослогууд тусламж аргахаа бидний санаатай. Энэ бэлэн мөнгө байсан төслүүд ч одоо энэ цэвэрлэх байгууламжийн төслийн гурвч. Тэг бэлэн мөнгө нь байсан төслүүд явж чадаагүй. Одоо хүртэл 8 жил бол энэ дархан зам дуусаагүй л байж байна.
Нефтийн үйлдвэр бол бүр хогийн сав болсон. Тэр бол дууссан. Одоо энэ хятадын юун дээр ахаад хятадын хөнгөлөлтөө зээлэр Японы хөнгөлөлтөө зээлэр гэсэн Японууд дахиад санхүүжилт хийж байгаа юм байна. Энэ цэвэрлэх байгууламж дээр чинь. Гэхдээ бэлэн байгаад мөнгө нь байгаад хийж чадаагүй шүү дээ манайхаа. Одоо энэ 14 мега төслөж мөнгө байхгүй шүү дээ. Тэр юуны Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станцын төслийг хятадуудаас санхүүжүүлж байгаа юм билээ. Тэр бол явчихаасаа гэж хүсэж байгаа. Энэ Ороногийн буюу энэ Францын уран төсөл явуучих юм шиг байлаа. Эдгээр яагаад гэвэл Францууд өөрсдөө санхүүжүүлж байгаа юм билээ. Энэ явчихаасаа гэж хүсэж байгаа. Тэг бус төслүүдээ эрчим хүчний төслүүд хувийнхантаа өгөө. Тэд нар өөрсдөө ашигтай бол хий чинь энэ эрчим хүчний төслүүдээ зүгээр л чөлөөл битээ төр юм хийдэг гэд мангартаж бодоод бай. Та нарыг мэдэн шүү дээ бид нар. Галтмаагийн Батболго төмөр зам тарахтаа талах чихрийн талыг 20 мянгаар шахажсэн мэт. Тэгэл хулгай болдог шүү дээ. Тэр Эрдэнэтэд Белаз шахаад Галтмаагийн Батлах чинь дундаас нь 6.7 сая доллар хусцсан байдаг шүү дээ. Тэрийг би яриад байгаа юм шүү дээ. Хууль зүйн сайд Нямбатар нь ярьсан. Тэр талхайцсан би яриад байгаа юм шүү дээ. Улсын хурлын гишүүн Батмөрийн их баярл ярьсан. Тэгэд ингээд хулгай хийдэг шүү дээ. Төр өмч байгаад та нар төрдөө ав гэж эрх мэдэл дээр байгаа дарга нар чинь дээр нь тонуул гин. Энийг хянах боломж байхгүй. Яагаад гэвэл манай тэр иргэний хяналтын засаглалын тухай хууль чинь бэдгүй. Энийг яриад хууль батлая, энийг явуулъя гэдэг байгаа. Ойлгохгүй энийг батлах байгаа хүмүүс нь ойлгохгүй энийг. Тэр энэ нээлттэй засаглалтаа нийтийн компани байх юм бол бид нар хувьцааг нь худалдаж аваад өөрсдөө энэ эргэлтэнд хөрөнгөний бирж дээрээс бид хувьцааг нь худалдаж аваад энэ дээр хяналт авах юм бол цөөнх эрхлэлийг хамгаал заавалжгүй туудад нэг хүн суух ёстой. Тэгэд бид нар юу болж байгааг тэнцэнэс мэдэж болно. Ийм бодлууд байж болдог. Жишээ нь 5-7 бид нар юутай л гэдэг нь 1702 хувьцаатай л гэдэг нь. Тэг яг бидний хувьцаа биш дээ. Бид нар хизээ хувьцаа эзэмшигч нар хурлалцлаа бид нар. Бидний дундаас бид нар хэнийг тууз руу н оруулсан юм байхгүй шүү дээ. Эрх мэдэлтэй байгаа хэдэн дарга нар хулгай хийж эдний 1 литрийн 5-гаар хоол иддэг байсан бол 5-гийн 5 литр болгож өгч юм гэж ойлгох ёстой. Өдөрт нэг 100 мянган төгрөг хулгайлдаг байсан бол өдөрт 5 сая төгрөг хулгайлах тэр боломжийг нээж өгч байгаа. Төрд. Одоо тэгээ бүр бантан шиг юм хийж байгаа эднэр чинь те. Эрдэс Монгол, Эрчс Монгол гэдэг нэг нь эрчим хүч ямар нэг нь уул уурхайн компаниудаа нэгтгэж байгаа гэдэг. Ийм юм байж болдгүй маа. Энэ тэгээд одоо энэ бүх орон нутгийн замын компаниудыг нэгтгээд бас нэгтгэл болгоод ингээд барьсан. Ийм юм зам байж болдгүй шүү дээ. Нөгөө коммунизмд бүх юмыг төвлөрүүлж байсан дугаар яваад байгаа шүү. Тийм энэ ерөөсөө төвлөрлөл рүү яваад байна гэдэг чинь эрх мэдлийг нэг гарт бариад тэрнгүүрээ дарангуулах л гэсэн санаа. Тэгээд тэндээс хулгай хийж хин том хүрттэй байна. Тэр нь ахиун шиг хулгай хийн л гэсэн санаа. Орон нутагт иргэд та нар дээр тэр нь эрх мэдэл очиод байх юм бол орон нутгийн иргэд та нар энийг хянана шүү дээ. Орон нутаг гэдэг чинь энэ юу хөдөө аймагуудыг хэлээд байгаа юм шүү дээ. Орон нутаг гэдэг чинь нийслэлсэн орон нутаг шүү дээ. Хүн амьдарч байгаа газрыг чинь орон нутаг гэж нэрлэдэг байгаа байхгүй да. Тэр энэ иргэдийн хурал мурал ингээд 1.1 хэдэн тэр 1.2 орчим их найд төгрөгийн алдагдлаа төсөв мөсөв батллаа гэж яхад Улаанбаатарх ингээд чимээгүй гүлдээгэл байгаа. Энэ нийслэл чи одоо баг 6 их найдын төсөвтэй болсон юм байна шүү дээ. Тий. Тэгээд хувийн аж ахуйн нэгжүүд бизнес эрхлэхэд одоо нийслэл тохиромжтой юм одоо ээлтэй газар байж гэнэ үү? Эсвэл тэр 6 их найдын төгрөгийг нь одоо олж өгөхийн тулд хамаг хөлс хүчийг зарцуулж яадаг, дампуурж яадаг, хамаг хүнээ татвар тураалгаж яадаг ийм газар болж хувирч байна. Тэгээ ерөөсөө өнөөдөр нэг юм дээр экстра нэг үзсэн 4 солонгос экстра ажлуудыг залгуулсан. 4 салбартай байлаа. Хамгийн сүүлчийн салбарыг өнөөдөр хаалаа. Энэ Монгол улсаас ч зайлшгүй хамгийн сүүлд нийгмийн даатгал татврын өртөө үйлдэлээ гэдэг. Ингэж л дээрэм хийжтэй. Тэр 6 их найд төгрөг иргэд та нар дээр байх юм бол энэ эргэлтэнд орж идэг. Тэр Нямбатарын багийнхан хулгай их боломж байхгүй энэ мөнгийг. Хэрхэн хаана юу хийхийг иргэд та нар мэддэг. Иргэдийн хурал чинь та нарын саналыг аваач тэнд ярьдаг. Тэрнээс биш Нямбатарын тэнэг толгоонд ороод
Өнөөдөр тэрийг хүчингү олгомолгоо үндсэн хуулийг зөрчөөд ингэж явдаг ийм үйл хаадаг биш. Тэгээ энэ бүх зүйл чинь нэг эрх мэдэл нэг гарт оцсны харгаа авахгүй да. Тэр оюутны үеэл шүү дээ нэр чи үеэлүүд. Тэгэд хин нэгэ шоронд хийхгүй шүү дээ. Тэгэд ийм эрх мэдэл ингэж үндсэн хууль зөрчиж байгаа шүү дээ тэр чинь. Үндсэн хуулийн дээр хувийн өмчийг хамгаална гэж яах чинь тэр болд хэдэх дүүхэн натаа ирж уулзахгүй бол тэр газрын хүчингү олох гэдэг. Хүний эзэмшсэн өмчрөө ингэ дайраад эхэлдэг юм аа. Тэгээ маргааш чинийх рүү дайрна. Энэ 0-7 газрыг чинь авах ёстой. Тэрийг ирэхгүй бол энэ дээрэмдж авах гэдэг ийм л юм руу явж байгаа шүү дээ. Малчид та нар руу очино. Хамгийн түрүүнд малчид та нар дээр очино. Яагаад гэвэл эдийн засгийн ингээ хүндрээд ингээд дээрэмчт ингээ ихсээд ирэхээр иргэд бухимдаад ирэхээр махны нь одоо ялангуяа хавар ингээ махны үн ахаад өснө. Тэгэхээр энэ хувийн бичлэхэн дээр махны үн байгаад байгаа болохоор үнэтэй байгаад ингээ та нарын малыг дээрэмдэн хамгийн түрүүнд очиж. Малыг чинь дээрэмдэн. Түүцийг чинь дээрэмдэн. Хийж байгаа бүх бизнесийг чинь дээрэмдэн. Яагаад гэвэл тэнцээ байгаа паразитуудыг ахаа 400 хэдэн даргаыг тижээхин тулд энэ дээрм явна. Тэгээ ингэжээж улс үндэстэн сүрдэг жишээнүүд байна. Тэгээд манай жишээ байгаа шүү дээ. Тий. Тэгэл яг 70 жилийн өмнө. Яг Монгол жилийн өмнө 1929 онд дүмж хураагаал тэгэл ямар амар гуйлах юм байснаа эргээд санацгаахаач. Яг л иймэр бол ингээл бүгдөө л хөл тавиад байна. Тэгээ энийг эрүүл ухаанаар хараад нэг хандаасаа л гэж үсэж байгаа. Өөр асуултууд байна. За Ардс намын үндэсний бодлогын ороо хизээ хурлаж ган төмөр бат тулга нараас салах вэ гэсэн. 4 сарын 7-нд үндэсний бодлогын хороо хуралдах сурагтаа байлаа өглөө хуралдана гэдэг нэг тийм мэдээлэл авлаа. Тэгээд үндэсний бодлогын орон дээр наа асуудал ярихдаггүй юм шиг байлаа дөө. Тэгээд галзуучуудаасаа салж яж явах дахиад галзуу хүмүүс нэмж авчих гэж байгаа маш. Тэгээд тэр асуудлыг ярих гэж байгаа юм шиг л шүү дээ. Тэгээд энэ мөнх баясгалан энэ сайн хүүгийн Ганбаатар эдэрсэн нэг юм эрүүл бус энэ ямар ч үзэл санаагүй ингээд дээрэмж ингээд адресаа арайч өөр Батулгын багийнхан гэдэг нэг хэсэг дээрэмжтэй байгаа шүү дээ. Энэ дээрэмжтээс салж Халтмаагийн Батулгын дээрэмжтээс салъя гэж ядж яхаа дахиад дээрэс нь Бацаандан энэ дэр нөгөө нэг хувьдаа нол яриад гэдэг баяр хүү тэргүүтэй юм галзуу хүмүүс ахиж нэмж орж ирээд энэ намыг самархал зорилготой л яваад байна л та. Тэгээ 4 сарын 7-нд нэр их хурл болох юм байна намын их хурл. Алсын намын гишүүдээ их хурлд ирэх байгаа гишүүд та нар одоо баг мандатаа тохирж байгаа байлгүй дээ. Ирж байгаа гишүүд та нар нэг өмх мах нэг 100 г битгий үзэл санаагаа зараараа бүгдөө энэ их хурл дээр шаардлага өгөө. Засгаас гараа гэдэг шаардлагыг энэ алсын намын бүлэг рүү нөгөө бичгээ бичиж боловсруулж өгье гişүүд. Гар үсэг дураараа тэр их хурлыг оролцоо гişүүд. Яагаад гэвэл үндэсний бодлогоор гişүүд учраас би шууд автоматар орох юм билээ. Тэгээд тэр их хуралд оролцож байгаа гişүүд та нар гар үсгээ дураад намын их хурал дээр бүгд гар үсгээ дураад тэгээд засгаас гараа гэдэг шаардлагыг бүлэг рүү өгөө. Тэгээд бүлэг энэ асуудлаа хилцээ засгаас гарах хэрэгтэй. Тэгэхгүй бол энэ улс үндэстэн чинь ингээд хөмөрлөө шүү. Ерөөсөө хөмөрөхөд бэлэн болчихлоо. 3 чулуу дээр ингээд тулгын 3 чулуу гэдэг бол нэг тоогийнх нь нэг талынх нь чулууг авцсан. Одоо нэг талынх нь өшгөлөөд унгаах ингээд Монгол улс хөмрөөд буцаад харанхуй нөхрөө ингээд орно. Тинчээ ёроод гэж байхгүй ш. Нэгэн тал харанхуй нөхрөө унах юм бол ёроод гэж байдаг. Одоо бидний Белорусыг харж байна, Венесуэлийг харж байна. Тэ? Ёроод гэж байхгүй. Тэгэл тийшээ тэгэл харанхуй нөхрөө тэгэл тэр чигээр ингээд унаад тэгээд бүгдөө мэдээж энэ боломжтой хэсэг нь гадагшаага эрхчлөө рүү гараад явчихна. Боломжгүй хэсэг нь тэгэл энчээ үлдээл тэгэл хойд солонгос хувь тавилангаар тэр социалист лагер үеийн хувь тавилангаар амьдрна гэсэн үг шүү. Тийм болохоор алсын намынхаа энэ зүйлийг нь алсын намын их хурлд орж байгаа шүү бас илүү сайн ойлгосоо гэж хүсэж байгаа. Би тийм учраас өнөөдөр энийг бас жоохон дэлгэрэнгүй тайлбарлаад ярьчих гэсэн. Өөр асуулт байна хаа. За баггүй ингээд дуусах. За тэгээд за баярлалаа тэгээд энэ юу вэ? Нөгөө цэвэр цусны эх орондоо хайртай монголчуудын нөгөө шүтэн Жэко Батулгач нэг нүүрсний орд морд хужаа нартаа зараад хужааг үзэн яддаг хүн хужаа нартаа Монголынхоо нэг хамаг том баялаг зарцсан юм байна шүү дээ. тэгсэн. Энэ нөгөө цэвэр цусных нь их сонин тархин гацсан ч юм шиг нэг тийм сонин байдал үүсгэж байгаа шиг байна те. Энэ талаар дараагийн нэвтрүүлэг дээр ярилцах. Тэгээ яах вэ? Тэгээд энэ ер нь бол яг та бид нэг юмэг л агуулсан ойлгох хэрэгтэй. Манай энэ эх орончид ингээд дэлдээд байгаа хүмүүс та нар тэр би юун дээр пэйж дээр тавьсан байгаа. Ахаад үзээ. Мэдлэхгүй сайхан сэтгэл тэнэгээс ах гэж
гадны гар хөл болоод байгаа шүү. Ингээ эх орноо хорлоод байгаа шүү. Бид нар үр хүүхдийнхаа ирээдүг өөрсдийнхөө маргааш их хорлоод байгаа шүү. Явж байгаа ялангуяа 3 дахь хөшөө оруулж байгаа хөрөнгө оруулалтуудыг сэрүүцээд байх юм бол та нар Монголоор хорлоод байна гэж ойлгох хэрэгтэй шүү. За баярлалаа. Тэг өнөөдрийн лайвыг нь хүрээд өндөрлөө. Тэгээд дараачийн 3 дахь өдөр цаах маань бараг ирч хулуу гэж найдаж байна. Тэгээд цаахыгаа ирэхээр эргээд бүгдөө цаахтайгаа зүг эрхчлөгөөр хөшлүүлнэ. За баярлалаа.